Таны зураг авах. Бүр ингэ юм ярих санагдахгүй ярих юм болтгоо яг ийм болчиход байгаа. Мөнгөний ярих ойлгох юм уу яг иймэрхүү байдлаараа сүүлчийн ярих нь дууссан юм шиг. Энэ өдрийн мэндийг хүргэе. За санхүү эдийн засгийн их сургуулийн 100 жилийн өрөөнд зохион байгуулж байгаа Сагсан бүгийн төвцөөнд одоо оролцохоор тэр үедээ санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2005-аас 8 оны шигшээ багийн төлөөлөл өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. За ингээд төлөөлөл эхнээс нь танилцуулъя. За хамгийн задлаас нь болор тулга. За олон улсын хэмжээний мастер, мөнх баяр, за спортын мастер, за төгс билгүүн, за болдоо, за үүр цайхбаатар гэдэг. За энэ үеийн тэр үеийн шигшээ багийн төлөөлөл маань ирсэн байна. За ингээд тэр үед одоо манай эрэгтэй багийн гаргасан хамгийн том амжилт маань 2006 он байдаг баг тий. 2006 оны 6-аас 7 гэд 2 он дамжиж явдаг байсан тий. 2006-аас 7 оны оюутны лигийн хүрэл медаль багийн төлөөлөл маань байна. Бид нар бол яг тухайн үед нэлээд одоо хүч ахвалсан ба тий багийн зохион байгуулалт сажуул багш гэдэг нэлээд тийм өрсөлдөөнтэй тийм тэмцээн болж исэн. Тэгээ бид нар хүрэл медаль ер нь мөнгө медальтай зарчмын хувьд. Тэгээд энэ сая бид нар бас ярилцлаа. Тэгээ Францад манай мөгийн хэлсэн Францад байсан байна гэдэг. Тэгээ гол нөө юм бид нар нуглаан дээр хожуул алтын төлөө хожигдол хүрлийн төлөө юм тоглолт байсан. Шүтээстэй тоглож байсан. Тэгээ тэрэн дээр яг цаг дуусахад 6 секунд дутуу манай хасах 6 оноотой явж исэн. 20 тоглолтын нийлбэрээр одоо Франц системээр те мөгөд хоцсон мөртлөө те. Тэгээд яг цаг дуусахад 6 секунд дутуу хахад манай 2 оноогоор илүү. Гэхдээ нийлбэр дүнгээр бол хасах 6 оноотой. Тэгээд би яг энэ багш тайм аваад тэгээд бид нар ч гайхчихж байгаа 6 секундэд 6 оноо аавна гэдэг нь үнэхээр боломжгүй те. Ийм юм болцлоо гэд. Тэгээд намайг тайм авсны дараа зоноос яг гарах юм чаа. Намайг гарга гэд. Тэгээд найдвартай бөмбөгөө дамжуулах гэж байгаа санаа. Тэгээд бусад үед би энэ доор авчаал явж байгаа юм чаа. Тэгээ гаргачаад манай болдоод өгөөд тэгээд бүгдээрээ ингэж яг ойлгосноо гэд. За ойлгосон. За 6 секунд байгаа 6 5 4 гэл буцаж очиод өөртөө ин шүүгсэн байхгүй. Тэгээд тэнцчүүл дахиад 5 минут сунгана. Гол нь бидний тухайн үеийн нөхцөл юу байсан бэ гэхээр шүтээсийн одоо арын төвийн тоглогч нар бол бүгдээрээ алдаа хийгээ суудсан. Манай мөнхөр дээр одоо боги дээр төсөө болдоо дээр алдаа хийж байгаа ингэ суудсан. Бид нар тут маш том давуу тал болсон байхгүй. Төв дээр тоглоно. Тэгэд ийм нөхцөл байдал үүссэн багш тийм тактик хэлээл тэгэл за окей ойлгосон бүгдээ ойлгосон гэж яг одоо энд сууж исэн. Одоо Эдг Батны хоёрын нэг нь холбогчтой байсан баг. Тэгээ бид дөрөв яг байжсан санагдчихэв. Тэгээд за шүгэл дуурлаа би болдоод бөмбөгөө өглөө. Болдоо яг зооны нард авсан бөмбөг. Тэгэл урагшаага зоод аваад залаад орсон. Тэгээ бүх тактик тэгээд нурсан байдгийг. Тэгээд тэрэн дээр бол бид нар хэрвээ зүгээр шууд хожицсон бол за тухайн үед бол дараа нь гарахад хүндэл үцэх байх. Тэгтээ бол мөнгө медаль байхаасаа гэдэг нэг юм гоё дүүгээд тэр дурсамжаа хавалцаач болдоо. Яаж урагшаа алгаснаа. За тэр дусамжийг одоо бүр санахгүй байна. Одоо 20 жил өнгөрсөн одоо оюун санаанаас баг арчигдсан байна гэдэг. За ер нь манай шигшээ маань бас мэдээж богино хугацаанд бүрлдээд пүүжи багш маань ирээд дөнгөж удаагүй санхүү эдийн засгийн дээд сургуулийн багшаар ирээд удаагүй байсан. Тэгээ бидэд ч ер нь бас ийм ер нь бидний нөгөө тоглолтууд яг нэг тийм бүгдээрээ нэг яг системтэй яг одоо тоглож өсөөгүй зөвхөн одоо байнгын тэ нэг дураараа тоглолтог нөхдүүд байсан. Тэгээ бүжи багш маань бас ирээд биднийг яг өөрсдийнх нь тэр одоо үүргийн тэ яг тоглолцогчийн чаддаг юм хийлгээд за чи энэ байрлал тоглох юм байна. За энэ чи энэ холбогчийн гүйцэтгэн. За чи бол одоо энэ чиний чадвар чи арай илүү юм байна гэсэн ийм нэлээд ийм зэгцтэй зохион байгуулалттай ийм баг болгож хүссэн байгаа багш маань. Тэрний хүчинд бол бид нэлээд хүчтэй өрсөлдөд. Ер нь бол жил болгон зөвхөн одоо нөгөө мөс худалдаа тэгээд шүтээс гээд 3 баг л ерөөсө зөвхөн сүүлийн баг
5 6 жил ерөөсөө ноёрхсон оюутны лигт. Тэгээд тэр жил бид нэр бол нэлээд юм зохион байгуулалтанд орсныхаа бэлтгэл сургуультаа сайн хийснийхаа үр дүнд энэ медалийг одоо авч амжилт үзүүлсэн байгаа. Тэгээд тухай 2006 оны багт маань Үрцайхбаатар, Болдбаатар, Мөнхбаяр, Боловтортлог төгс бэлгүүн бий. Тэгээ дээр нь одоо энд байхгүй байгаагаас 2006 оны төгсөгч Оргил байна, Батнам гэж байна. Одоо Австралид байгаа. Өөр Эрдэнэзул 2008 оны төгсөгч байгаа. Эрхэнбаяр 2008 оны төгсөгч, 2008 оны төгсөгч Хүлэг гэд байна. Өөр мартсан. 2007 оны төгсөлт Мөнгөтулга гэд ийм 11 оны бүрэлдэхүүнтэй баг байсан. За бас цугтаа баг болоод хүчин зүтгэжсэн багийнхантайгаа уулзахад бас сайхан байна. Тэгээд бидэд бас яг хүүхдүүхээ ярих юм бол бид чинь нөгөө жерсигээ солив, халаалтын футболкоо солив гэдэг өөрөөсөө яг тэрийг загварыг нь гаргаад хийж исэн. Тэгээ хар цагаан өмсгөл улаан юм футболк IFI гэж бичсэн. Тэгээ тэн дээр бүх номеруудыг нь бараг л одоогийн спортын хувцсыг бол одоо мэрэгжлийн хийдэг газрыг бол бид нөр өөрсдөө санаачлаа загварыг нь гаргаа хийж исэн. Тэгэхээр яг л тэр үеийн баг бол одоо бас зориулж юм өөрсдөө юм уралдаг, өөрсдөө цаг заваа гаргадаг, өөрсдөө тэн дээр айгүй хичээл зүтгэл гаргаж ясан учраас бас амжилт үзүүлсэн болов гэж бас боддөг юм аа. Сэтгэл гаргаж. Зэ сайн бацхан уу 2008 оны төгсөж боловтортлог байна. Ажилласаа гэдэг. Тэ зүгээр өнөөдөр ингээд хуучин оюутныхаа багийнхаа найз нартай ингээд уулзахад үнэхээр сайхан байна. Тэгээд сургуулийнхаа 100 жилийн болж байгаад бас маш их баяртай байна. Тэгээд одоо бүгдэнд нь бас тэмцээн оролтоонд сайхан оролцоорой гэж идэвхтэй оролцоорой гэж бас уриалээ. Гөө дуусахгүй шүү дээ. Чи бас тэмцээний рекламж шүү дээ. Тэгээд яг би ингэж боддээ. Өш юу ярьж шүү дээ. Тэгээд юу юм манай сургуулийн хувьд яг Саксан бүгийн спортыг бол ер нь дэмждэг сургууль байгаа. Анхнаасаа байгаагүй. Тэгээд сургуулийн хувьд бол ер нь тэгээд хичээл сургуульд одоо хичээл номдоо сайн хүүхдүүд голцоо ордог. Тэгээд конкурсаар ч гэсэн цөөхөн хүүхдүүд ордог. Тим сургууль байсан. Тэгээд яагаад бид нар ингээ хүрэл медаль ингэж ярьж байгааг бол манай сургуулийн онцлог нь угаасаа тийм спортыг бол дэмждэг сургууль. Тийм байгаагүй анхнаасаа сүүлийн үед энэ гайгүй дэмждэг болж байгаа шүү дээ. Бас тоглодог хүүхдүүд бас нэлээд орж ирж байна тийм. Шууд одоо сургуулиас нь авч байна. Мэдээж сургууль сайн байна гэдэг нь бас дагаар ингээ спорт бас явж явах хэрэгтэй шүү дээ. Спорт бол өмнө эрүүл мэндэд одоо маш чухал зүйл. Тэгээд биднээс өөр ер нь яг хүрэл медаль авсан оюутны лигийн Биднээс хойш эрэгтэй багийн хувьд одоо юу байхгүй хаа тийм өгшөөр. Тэг одоо хүртэл. Тэг бидний амжилтыг эвдэхгүй байгаа. Гэхдээ яг өнгөрсөн жил тэрний өмнөх жил бас оюутны лигийн тэмцээнд очиж үзсэн. Тэгээд задачд бол шүгийн 4 тентэр үлдсэн шүү дээ. Тэгээ боломж өндөр байсан. Тэгээд 4-т орж байгаа харагдсан. Тэгээд харамсалтайгаар. Тийм байна. Тэгээд яг бидний тэмцээний сая яг сонирхолтой эхлээд ярьчлаа л да сая өөрөө тэгээд бид нар ингээд юу яжсэн 4-т үлдээд тэгээд нуглаан дээр шүтээстэй таарчсан. Одоо шинжлэх ухааны сургууль, шинжлэх ухааны технологийн сургуультай. Тэгээд тэр Франц систем гэдэг нь бас тайлбарлаад өгч тий. Франц систем нэгдэг 2 тоглоно. Нэг багтаа 2 тоглоно. Тэгээд 2 хожих юм бол шууд дараагийн шатнд гарна. Хэрвээ нэг нь хожоод нөгөөт нь хожих юм бол хоорондын бөмбөгийн тоолдог, оноогийн тоолдог. Тим систем тэгээд бид нар эхний тоглолтын дээр шүтээсээ шигшээд болохоор 5 оноогоор хожигдсан байсан. 5 оноогоор хожигдсан. Тэгээд дараагийн тоглолтод 6 оноогоор хожих юм бол финалд худалдаатай гарах байсан тий. Худалдаа гарцсан байсан. Финалд гарах боломжтой. Тэгээд яг 2 оноогоор тоглолт дуусгаад идэг. Тэр 6 секунд үлдсэн 4 өөрөө ярьсан. Тэгээд 6 секунд үлдсэн тэгээд яг бидний хамгийн дурсамжтай вин л байгаа даа л да. Тэгээд 6 секундээр минутын амралт аваад манай Пүүж огш 2005 онд ирсэн шүү дээ санхүү тий. Тэгээ 2006 2 дахь жилдээ тасалж явж ирсэн. Тэгээд одоо оноогоо тэзүүлээ цагаа сунгая. Тэгэхээр өөрлөгөө хийх хэрэгтэй гээд шууд аваад өөрлөгөө оноо аваад тэгээд оноо тэнцүүлээд тэгээд цаг сунгая гэсэн. Тэгээд яг тэрийг хэнийг хийх бэ гэдгийг одоо бид нэрсээ ярилцаад байл та тий. Үүрэг хийх гэсэн юм уу эсвэл болдог хийх гэсэн үү? Бас Эрдэнэзуулыг бас ярьж байна. Эрдэнэзуул тэр нь болдоо л байсан баг. Тэгээ болдог яг
Тухайд яг өөрлөгөө хий гэсэн чинь буруу тал руугаа гүйцсэн. Өөрлөгөө шиг. Нөгөө зоод авцсан баг. Зоо даваа нөгөө довтлох тал руугаа явцсан тий. Ямар ч тохиолдолд бол надад тэнцээ бөмбөг эзэмшүүлэх болцоо байхгүй байхгүй. Багш байж тэгээ та нар ч гэсэн байж байгаа шүү дээ. Би нэг бөмбөг залаад байдгүй те. Энэ дундаас бөмбөг аваад дийшээгээ одоо хэд алхах юм те. Нэг алхаад нэг нь аваад явчих шүү дээ. Тийм чухал үед бол надад бол бөмбөг намайг харин зооноос гаргасан байхгүй. Тэгээд тухайд яг юун дээр байжсан улсуудаас анхаарал татах хүн чи байсан. Ийшээ ингээд ороод авцсан төгсөө та хоёрыг татаад авцсан. Тэнгууд бүгдээр ардл руу юм ийх гэж байна гэд явчихж байгаа шүү дээ. Бүгдээрээ татчихчаа. Дундаас гаргахад бол арай жоох өндөр найдвартай өгсдөө шүүгээд тэгээд тэрийг нь за ойлгосон бүгдээрээ гэл бүгдээрээ ойлгоол тэгэл гарсан шүгэл хүлээсэн яг тэр хооронд болдоо мартсан. Тэр дараа ковид дараа гараагүй лээсэн үйл. Тэр болдогийн дээр нааш нэг паян шүү дээ. Болдогийн паян бол их олон байгаа шүү дээ. Би одоо өөрийнхөө баянг ерөөсөө санахгүй байна. Бид нар санаад байгаа даа тий. Яг төвцөн дээр хөгжилтэй юм болж исэн зүйл саяных л да. Энийг бид нар ингээд бас их дурсаж ярьдаг. Сая дөнгөж уулзаач гэсэн бид энийг ярьж байна. Тэгээд яг дурсамжлал үлдсэн. Тэгээд тэгээ үрэл медаль аваад бид нар бас маш их баярлж ирсэн. Тэр тухайн үед бид нар чи ерөөсөө оюутны лигээр яг том сургуулиуд одоо яг спортыг дэмждэг сургууль МОС байна, ТИС байна. За тэгээ худалдаа байна тий. Худалдаа гитэмс гэдэг энэ сургуулиудын дундуур ороод ингээд медаль авцсандаа бол бас баяртай байдаг. Тэгээд мэдээж талбай дээр тоглож байгаа тоглогчдоос гадна манай санхүүгийн одоо хөгжөөнд дэмжигч нар маа тий. Тэрийг манай хард өгөө, золоо, бамбар гэл одоо манай нэгийн 5-ын байгаа шүү дээ тий. Комедийн тэгээд бүх залуучууд оюутнууд маань одоо бүгдээрээ ирээд курс мөрс гэж ялгах байхгүй. Спортын төв ордонд тухайд одоо пеналын бас хүрлийн төлөө тоглолт болжсэн. Ангаахтаа тоглож тий. Жиг нурааж ирсэн тий. Тэгээд нөгөө тэр үед ч нөгөө багийн тэр гоё хөгжөөнд дэмжтэй үчин хүч эрч хүч илүү их аавна. Тий урам зориг орно тий. Манай санхүүгийнхэн бол хаач утсан тий. Тэр хүний тооны цөө мөнөөс хамаарлан байхгүй. Үнэхээр одоо багаа супер дэмжиж хамтдаа баярлж ингэжсэн бүх одоо тухайн үед байсан бидний бас зураг байдаг. Тэгээд тэр маань бас энэ дундор гарах байх гэж найдаж байна. Тэгээд бүх тухайн үед байсан багш нараас сурагчдад одоо оюутнууд залуучуудаа баярлалаа гэж хэлдэг. Тэгээд тэр нөгөө хүч чинь бидрийг бас энэ өндөр түвшинд авчрах тэр медаль авах ийм боломжийг олгосон. Тэгээд одоо миний хувьд бол хамгийн хайртай хамгийн өндөр түвшний медаль тэр. Тэгээ тухайн үед ч өөрөө надаас өндөр байсан гэж яриад байгаа. Тэгээд зураг харахаар үгүй байгаад байгаа тий. Том битиг. Үгүй тухайн үед чинь би төв тоглодог энэ болортлох чинь ингээд гадуур гүйдэг хүүхдээс. Доктор орж хүнтэй зодтолддог байсан. Ноцолддог. Ноцолдохын өөрөө ноцолдоод шийтгэр би шийддэг гэсэн. Тэг өндөр байсан гэсэн. Яг тэр үчи багш тэгээд яг лигийн финалд гарцсан. Тэгээд тэр бидний тэр зурган дээр бас байдаг юм лээ тий. Тэр медаль авсан зурган дээр. Тэгээд тухайн үчи багш бас харцсан баг тогложсэн. Финал бага төргөдөд тоглож илээ да тий. Тэгээд 2006 оны. Ордон тоглож баг шаан тоглож. Ордон яг дараа тоглосон юм шиг бид нар. Та нарыг дуусаад оройн цагаар. Хатгууд оройн цагаар тоглосон. Тэгээд бас Сөрөний тэр бид нөгөө яг энэ амжилт үзүүлсэн гол шалтгаан маань мэдээж энэ тэр үеийн бүх бид нар чинь нэг юм сургууль дээр ямар ч тийм курсын ялгаа гэж байдгүй тий. Тийм бүх курсын бүх одоо үеийнхэнтэйгээ юм нэг курс юм шиг л найзалдаг ийм коллектив сайтай юм сургууль байсан. Цөөхөн хүүхдүүдтэй. Тэгээд одоо энэ багман ч гэсэн одоо тийм ямар нэгэн тийм одоо төвшин одоо дээд курс, дот курс гэж тийм ялгаа байхгүй. Нэг ер нь бол дээрлэх. То ер жоо алсуур тэр тусад нь өрөөнд авч орж байгаа л дээрлэгдэг байсан. Яг миний бас бодлоор яг нөгөө бид нар ингээд тоглогч нар маань энэ багшийн нөгөө яг чиг үүргийн дагуу манай холбогч маань Батны маань яг өөрийнхөө үүргийг ойлгоцсон тий. Ерөөсөө л бөмбөгийг дамжуул бүх тэр пас хэрэгтэй байгаа бүх хүмүүст пасын одоо хангана. За манай богийн маань тэр илүү одоо тэр төв дээр будагтай талбайд илүү нөгөө тоглолтыг тэгээ оноог явуулах нь. Манай өөрөө маань нэлээд самбарт нэлээд зүтгэдэг яг өөрийнхөө тэр үүргийг ойлгоцсон. Тий, ер нь баг Родмун санхүүгийн Родмун байсан. Намаа төгсөө маань бол ерөөсөө баг кари юм уу тэ 3 ерөөсөө 3-аас шидэн. Тэгээ 3 хоног сайн явуулна.
Тэгээд за би бол яг нэг дундаас ерөнхийдөө оноог явуулна. Яг өөрөө өөрсдийнхөө яг энэ хийх ёстой үүргнүүдийг ер нь ойлгоцсон. Яг тэр шугамаараа л одоо энэ үүргийг багуудтай. ойлгосон өмнө Пүжи огш бид нар бол энэ Пүжи огшийг ирэхээс өмнө дураараа сакс тоглолдог дураараа байсан сакс хүмүүс. тоглодог байсан. Хоорондоо бараг юм ярихчгүй те чимээгүй сакс тоглолдог байсан. Тэгээ Пүжи огш ирээд биднэрт хамгийн их л заасан юм нь юу гэхээр бөмбөггүй бэлтгэл хийлэгдэг байсан. Тэрний юу гэхээр хоорондоо ярихыг заагаад тэгээ байрлалуудыг яаж хаана бөмбөг энд байхад хаана байхыг нь зааж өгсөн биднийг нэг арай өөр төвшөнд тоглуулах тийм боломжтой. Тэгээ бид нар одоо арай өөр төвшөнд очиж байгаа юм л да. Сагсан бөмбөгийн хувьд. Тий. Өмнө нь бол бид нар манай болтоош дураараа л байсан шиг байна. Тэг ер нь бол тэгээд ер нь бол бөмбөг аваад бид ер нь бөмбөг аваад хизээч ер нь дамжуул мэддэг л байсан. Өөрөө шийддэг л тийм л тоглолттой. Шийдэлт нь л гоё явах чухал байсан. Тэг шийдэлт гоё тэгээд орхон дуурахгүй орхон барагдсан бол байсан. Тэгээ энэ дээр яг нөгөө бас тэр ганц миний одоо санаж байгаа юм гээд бас мөнх хоёртой холбоотой нэг бас нөгөө хөвгөлтэй дурсамжаа нэгс эргээ санаж байгаа яриа л Ганц санаж байгаа юм нэ. ганц санаж байгаа юм аа. Тэгсэн чи юу яасан юм аа. Манайх чи одоо яг нэг Бүжи огш чинь тоглолтуудыг ер нь товтлогоогоо ер нь доошоо будтай талбаараа илүү чиглүүлсэн. Тэгээд энэ хоёр төвөөрөө нэлээд бөмбөг ер нь дамжуулж гардаг тийм тоглолтын ер нь хөлбөртэй. Тэгээд нэг ингээд тоглолт ингээд явж исэн чинь ингээд нөгөө Батны би тэр нэлээд ингээд нөгөө боог руу нэлээд ингээд будтай талбаар руу дамжуулаад байд. Гэвч мөнх хоёр нэг жоохон ингээд гүүж ийснээр нэг тийм уруу царайлал гүүгээд байна. Бөмбөг яасан гэсэн мөнх хоёр дээрээс бөмбөг очтгоо. Боог руу л яваад байдаг. Тэгээд жоохон ингээл нэг тийм уруу царайлал яваад исэн. Тэгэхээр би тэгэхгүй чи мөнх хоёроо юу яагаад тахаа. Миний талд гараатахаа гэдэг. Тэгээ нөгөө чинь мөнх хоёр ч өөрөө юм таг солгоо. Нөгөө талдаа гарах боломжгүй. Тэгэхээр чи нөгөө солгоо заалж болохгүй болчих. Тэгэхээр заавал нөгөө өөрийнхөө яг нөгөө баруун талдаа гарч ий солгоо заалж товтолдог. Тэгээ би мөнх хоёрт нэг 2 3 удаа ингээд доош өгсөн юм аа. Чи манай хүн тэрийг нэг нилээн бас зүтгүү штэ. Тэгээд нилээн зүтгээд нөгөөтгөө борлуулад тэгсэн жоохон байж байгаа харсан чинь зүгээр нүүрэнд нэнэсгэл додорцсон гүйж. Тэгээд ерөөдөө заагаа эндээс хэлэхэд яг нөгөө нэг юм одоо нөгөө яг юм талбай дээр яг зөвхөн бие биш. Тэгээд бусад ингээд тоглогч нар байхаа тэр юуг уур амьсгалыг мэдрээд яаж тоглолтыг гаргах уу? Яаж одоо илүү мотивацлжтэй юу яаж ингээд амжилтанд багаараа хожил байгуулах уу гэдгээ энэ одоо яг өөрөөсөө үүргийг ингээд ухамсарлаад ирэхээр яг ингээд нэг юм багийн тоглолт илүү сайн гард юм байлээ. Яг тэр нөө тоглолтын одоо гол тоглогч нараас одоо шинэ холбогч төр бол одоо Батны Медик хоёр бол одоо ямар ч асуудал байхгүй те хүний гарт бөмбөгийг үүч чаддаг те. Тэнгууд нөгөө бас доор ингээд тоглож байхад ингээд яг үнэндээ бас заримдаа чадахгүй юм гарна штэ. Бороо зүрх хийж. Тэнгууд нөгөө болдоо одоо төгсөө те манай оргил маань байна те. Гоо шидчихдэг гаргаад ингээд ялчаад сап гээл ор тэнгууд ч ингээд бас урам авчихна. Тэгэхгүй нөгөө нэг дандаа доороос ч юм уу 3-аас нүдэд байх ямар ч юм байхгүй шүү. Дундаас манай бол болдоо бол гой шидэн, гой оруулан те өөрөө ч орчин те. Манай төгсөө маань 3-аас дундаас бол цаанаас шидсэн. Тэгээд нөгөө тоглолтын явцад темп ингээд жоохон унах үед тэр гой шидэлтүүд ч юм бол дандаа бас урам зориг өгч дахиж ирчүүч айлыг бас унгааж байгаа шүү дээ. Тэгэхгүй нөгөө бүх тоглолтын юмнууд ч ингээд нөгөө доор одоо будагтай талбайны тоглолт бол мэдээж оноо явах юм гарна алдаа авах юм гарна. Тэр үед чинь би бол одоо ерөөхдөө будагтай талбайгаас нэг гардан талаа шидчихэд тэгэл башид загнуулаад те. Орчоод ахчихсан тэгээд загнуулаад тэгэл заавал шиддэг хүн гэж байгаа шүү дээ дуустаа те. Тэрэндээ өгсдөө байсан гэл тэгээд заримдаа шидчихмээр санагдсан шүү дээ те. Орчуулаас орчоосаа гэж бодоол те. Тэгээ тэгвэл ч нөгөө штрафнаас ч их л бэлтгэл хийдэг байлаа. Миний хувьд л өөр энд дэндээс л яадаг шүү дээ. Ер нь шидэд яахгүй намайг бол одоо чи энэ ч нэ байж л гэдэг байсан. Пүүжи огш Чи уусаа шийтгэл өстэй үе юм чи. Пүүжи огш яг нөгөө хилдэг байсан үг нь байхгүй. Зүгээр та нар боломж гарвал шид. Тэ. За боломж шидэх боломж байхгүй бол дамжуул. Бүр одоо дамжуулагч боломж байхгүй бол зал. Нин дэргүнд битээ залаач гэдэг. Тийм нөгөө сагсан мөнгө маш энгийнээр бид нарт бас ойлгуулдаг байсан. Болдоо шууд залцсан юм шиг. Тэгээ сая тэр бас багшиг дураараа л байсан юм шиг юм тийм. Багшиг ярьсан чинь биднийг яг дасгалжуулж байгаа тэр 2006 онд ч одоо багш үдэ дөнгөж 31 настай байсан юм шүү дээ.
Биднээс дүү байсан юм шүү дээ. Биднээс одоогийн биднээс бараг 10 дүү байсан биш. Тийм баха их омглон байсан гэл. Ямар байсан шүү дээ. Тэгээд мэдээж багшийн угаасаа бид нар чинь нөгөө харагийн арцгийн тоглолтыг очиж үзэж бас тэр багшийн тэр тоглолтыг бас харж нэлээ юу урам авдаг байсан шүү дээ. Тийм тэгээд одоо би нөгөө богийн үед хоёр бол ялангуяа нөгөө саксаараа бас үргэлжлүүлээд хичээлээ явж байгаа хүмүүсийн үед бол одоо нөгөө тэр үеийн бас саксны систем ингээ харахаар юу гэдэг нь бид нар бол яг нөгөө ер нь одоо юу гэдэг нь шидэлттэй баг гэдэргээл ярьдаг те бид нар бол бүх байрал дээр яг нөгөө бас тэнцүү бас үздэг байсан санагддаг. Яагаад тэгэхээр шидэлттэй өдөр шидэлтгүй өдөр тоглолттой өдөр гэж тамирчид ярьдаг ч гэсэн бид нар бол яг нөгөө тогтцсон системээр те доогуура их хвчлэн доогуура явна бусад үе задлан оролтын заслаа тавина гэл ийм юмнууд явдаг байсан учраас ерөнхийдөө ямар ч тоглолтод бол яг ингээд системээр явдаг байсан учраас бас тэр бас амжилтанд нөлөөсөн болов уу гэж одоо бол бас бодогддгийг. За одоо энэ 2006 оны за энэ хүрэл медаль багаас за сагсан мөгөө яг үргэлжлүүлээд тууштай хичээлээд за ер нь бол бүгд хувь хуваараа тоглож л байгаа бох тий. Бүгдээ эрүүл мэндэ бодоод бүгдээ тоглож байгаа хичээлж байгаа. За энэ хэдийгээр яг тууштай яваад за одоо сагсан мөгөөрөө хичээлээ дээшээ Монголын сагсан мөгийн холбооны дээдлэгт тоглосон тамирчин бол одоогор бол манай болор тулгал байгаа бох тий. Өөр одоо Болдоо бас тоглож байсан байна. болдоо маань чинь аль багт тоглоод л нэрээ. 2 3 баг. Тий. 4 жил тоглосон. За болдоо маань 4 жил тоглосон. Өөр баг тоглосон. Тэгээ одоо яг амжилт нь бол одоо би бол одоо жишээ нь юу гэдэг нэг багш хүн шаваараа бахархна гэдэг шиг одоо ингээд энэ зөвхөн нэг багаас маань ихэд дээдлэгт 2 хүн тоглож байна. За тэр тусмаа дээр энэ боловсролын хувьд бол одоо энэ хүн маань амжилтаараа одоо надаас дээшээ гараа явцсан. Тийм тэр нэг 3 муруугаа зулах замдаа юм бэ гэсэн. Эвгүй зураг байдаг ч тийм. 6 удааг аварга байдаг. Багш ч одоо хэд төрүүлсэн медалийг. Багш нь бол яг 4 хүн төрүүлсэн. Тийм чи болохоор чинь хэд вүлээ? Чи 6 төрүүлсэн. Яг зөвөр 2006 онд оюутны лиг тоглоод хүрэл медаль аваад дараа жил нь дээдлэгт орж исэн. Тэгээд тэрэнд бас багшийн минь хүч нөлөө бол их байгаа. Оюутны лигд ингээд сайн тоглож ийж мэдээ лигд орно. За тэгээд лигд орохын тулд суурай бас сайн тавих хэрэгтэй. Одоо багш нар тавьсан одоо суурай бол одоо лигд айгу маш их хэрэг болсон. Тэгээд тэрнийгээ улам хөгжүүлээд лигийн одоо тоглогч болж явсан л да тий. Тэгээд яг би бол хувьдаа яг 10 жилдээ бол нэг тийм сайн тоглодог байгаагүй. Зүгээр нэг өндөр хөвгттэй. Гэхдээ сагсан дуртай тийм байсан. Тэгээд оюутан болоод нэгдүгээр курсээсээ одоо анх ороход амиа өгч байсан. Нэгдүгээр курс 4 онд. Тэгээд 2005 онд пүүж өгч ирсэн. Тэгээд 2 жил пүүж өгчтөрөөс бэлтгэл сургууль хийгээд тэгээд дээдлэгт орж исэн. Тэгээд багшийн манаас тавьсан суурь бол байгаа. Багштай бол баярлж явдаг. За ингээд миний хувьд нэг нэр вогийг ярьсан нэг дурсамжтай юм санаанд орчлоо. За боловсрол одоо яг өшөө жоохон тэр үедээ бэлтгэлээ те өшөө сайхан шургуу хийсэн бол бүр энэс илүү амжилт үзүүлэх боломжтой. Тэгээ манайх нэг бэлтгэл хийгээд ер нь зөвхөн нэг оюутан цаг чинь угаасаа л одоо ч гэсэн тийм л байгаа. Заалны боломж юу байдаг вүлээ дандаа хичээл тараал оройн цагаар бэлтгэл хийн. Тэгээ нэг өдөр ер нь шийдвэрлэх тоглолтууд л ойртсон байсан. Тэгээ нэг бэлтгэл хийх гээд бэлтгэлээ хийгээд ихэлсэн болов тулга байдгүй. За тэр үед нэг утас анх тий утас анх гарцсан байсан юм аа. Тэгээд боловсрол тэр үед утастай л болцсон байсан ямар ч байсан. Тэгээд эднэрээр нь яриулаад яасан чинь өөстө халуураад би юм уу гэртээ бараг нилээ бараг орондоо хэвтэрт байна гэдэг ингээд тэгэхээр за нэрэл нилээ муу байгаа бол одоо яана тэмцээн уралдаа ойртож чинь яг чухал юм шийдвэрлэх юм ойртож чинь дэгээ санаа зовоод. Тэгээ энэ боловсролын гэр манай хоёр их ойрхон байдгийн 120 тий. Тэгээд бэлтгэлээ тарчаад орой 10 11 үед үлөө тэр үуч одоо таксид цууцсан харих гал явжлаа. Тэгсэн энэ маань бол хаанаас чараад андшгүй л тий. Тэгээ таксид цугаад орой харанхууд явж ирсэн чинь нэг хоёр өндөр нөхөр тэр замын хажуугаар явж байна. Тэгээ хажуугаар өнгөрж байгаа таксиныхаа жолооч гуйчихсан. За зогсоод өгдөө хаа хальт гээд. Тэгээ бууга тарсан манай хүмүүс яг мөө. Нөгөө нэг орондоо халуураад бараг хэвтэрт орцсон байгаа хүмүүс маань тэнд алхаж явсан. Тэгээ тэр үед нь яг уулзаад бас нэг хэмэлэх гэснээр миний нэг бодол төрөөд за ийм үед нь яг нэг хүүхдийг одоо эвгүй байдалд оруулаад яг тоглолт өгсөн байгаа маяга гэж бодож байгаа. Тэгээ дараагийн бэлтгэл дээр ирсэн. Тэгээ нэрэхээр тэгээ тэр үедээ бол юм хэлээгөө нэг дуудсан чинь нэг эргэж харсан. Тэгэл дууга яваад гисэн мөн байна гэж баталж аваад.
Тийм. Тэгээд дараагийн бэлтгэл дээр нэрээд асуусан чинь өө багшаа би орондоо байсан л гэж юм л. Тэгээд за ийм болсон гэж чинь тийм ээ багшаа л гэж хэлээ. Тэгээ бас энэ бас нэг шудраг чанар шүү дээ. Бас хэрвээ одоо би тэнд байгаагүй би орондоо хөвтөд байсан гэдээ яриад байсан бол бас нэг өөр асуудал тий. Тэгэнгუთ би чамайг тэнд харсан гэхэд за уучлаарай багшаа би тэнд явцгаа үнэ ингээд хэлж байгаа гэдэг. Тэгээ энэ бас энэ одоо бас нэг шудраг энэ чанар нь бас их таалагддаг шүү дээ энэ хүний надад. Эхлээд дудлаа ирсэн юм шүү дээ. Эхлээ бодлоор баригчаа тэгээд Ой юу яд шүү дээ. Түрүүн үе ярьжсэн. Бид нарыг нөгөө кросс морос гүйж яхад л те богийн хажуугаар микртэй явж идэг гэсэн. Гүйлгүй байх те. Гүйл байх. Гүүгээл ирээл гүүж ирээл тэгэл шийдэлт Одоо те. нөө байн зүртрүү 26 дор хороо чинь хоосон газар байлаа шүү дээ те. Эдэд ийшээ гарч гүйдэг те. нилийн явж байгаа оноо явуулсан шүү дээ. Сайн багуудыг очсон баг шүү. Ангаах чинь Тамирыг муулаад орсон шүү дээ. Нэрээ тийш тий. Ангаах бол тэр жил үл их онцгой байсан. Тэгээд бид нартай яг нэг хүрлийн төлөө тоглосон. Яг тэн дээр бол манай хөгжөөнд дэмжигчд бол өстой яг нэг 6 дахь тоглогч болж чадсан. Бүгдээр ингээл юу гэдэг гол оруулалтаар бүгдээр гээл айл бөмбөг оруулалтаар бүгдээр сонин гаргаж ирж уншаал те. Тэгэл нэгдсэн зохион байгуулалттай. Тэр одоо тийм олон сонин одоо манай зохион байгуулагч нар тэр юуны хөгжөөнд дэмжигчд маань одоо яаж хаанаас олсон юм? Бараг хүүхэд болгоныг сонин барьцсан. Тэгээ ордны нэг талыг дүүргэцэн. Тэгээд манай энэ 6 оны төлөөл хар төөгөө үүрэгийн үеийнхэн л те. тийм нэгэн зохион байгуулалт тэр чинь нөгөө оюука бас оюука Тэгээд хөлгөө, золхүү манай 1-5-ын нөгөө хэд байгаа шүү. Тэгэл тэр нөгөө хөгжөөнд дэмжиж байгаагаас хойш л байнга л хоолны сөөцөө яваад байдаг гэсэн шүү дээ. Одоо төөгөө нэгс жоохон комеди дээр нэг жоохон тийм сөөн голгоор яриад байгаа шүү дээ. Тэр үед л одоо хоолоогоо өвтсөн байх нь шүү дээ. 2006 оны төгс бэлгүүн байна. Тэгээд юуны өмнө энэ сургуулийн 100 жилийн баярын мэндийг энэ сургуулийг төгссөн, ажиллаж исэн, одоо сурж байгаа бүх хамааралтай хүмүүст нь баярын мэнд хүргэе. Тэгээд энэ жил 100 жилийн ойгоор Сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж байгаатай холбогдуулаад ингээд амжилттай оролцсон Сагсан бөмбөгийн багуудын ингээд цуглуулж ярьцлага хийж байгаа юм байна. Тэгээ өнөөдөр Битав 2006 оны хүрэл медаль авсан багаас төлөөлж ирсэн байна. Ихэнх тоглогч маань гадаадд байгаа. Энд тэнд сурч ажиллаж байгаа. Тийм болохоор ирж чадаагүй өмнөөс нь одоо хүлцлөвчөө. За ингээд сургуулийнхаа тий 100 жилийн хүрээнд зохион байгуулагдж байгаа Сагсан бөмбөгийн тэмцээнд одоо нийт төгсөгчд за багш ажилчид одоо үе үеийн Сагсан бөмбөгчдийг за найз нөхдөө тэгээд багаараа за ялангуяа одоо ярьж байгаа оноороо тий бүгдээрээ хүрэлцэн оноороо тий ингээд хүрэлцэн ирж орохыг бүгдээрээ одоо ингээд өрөөлье зэ. За одоо ингээд 100 жилийн тэмцээндээ та бүхнийг идэвхтэй ирж оролцохыг урьж байна. Урьж байна.